Сайн байцгаана уу та бүхэндээ. Магадлан итгэмжлэгцэн Дорнод Политехник коллежийн товч видеог хүргэх гэж байна. Анхаарлаа түр нааш нь хандуулна. Дорнод аймаг дахь Политехник коллеж нь 1924 онд мал адгуулсыг эмчлэн сувилах сургууль нэртэйгээр байгуулагдсан Монгол улсын ууган сургуулийн нэг юм. Тус сургууль нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжин, бүс нутгийн эдийн засаг хөгжлийн тэргүүлэх чиглэл болох уул уурхай, хөдөө аж ахуй, үйлчилгээ, аж үйлдвэрлэл, барилгын салбарт голлох мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж, өдгөө төгсөгчдийн тоо 20,000 гаруй болоод байна. Политехник коллеж нь 1200 судалтай хичээлийн 5 байр, 250 хүүхдийн оюутны дотуур байр, 200 хүний судалтай урлаг заал бүхий нийт 60,547 м2 талбайтай хотхон хэлбэрээр үйл ажиллагаа зохион байгуулдаг бөгөөд 1200 гаруй оюутан суралцдаг. 140-од багш ажилтан албан хаагчдтай. ISO 45001 2018 олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг боловсролын байгууллагууд дундаа анх удаа хэрэгжүүлсэн. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн түншлэлд суурилсан техникийн болон мэрэгжлийн боловсрол сургалт төслийн дэмжлэгтэйгээр зүүн бүс нутгийн мэрэгжилтэй ажилтны эрэлт хэрэгцээнд тулгуурлан үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмжийн механик, хүнд машин механизмын засварчин мэрэгжлүүдээр чадамжийн төв болон өргөжин хөгжиж байна. Мэргэжлийн боловсрол олгох сургалт, техникийн боловсрол олгох сургалт, насан туршидад мэргэжил олгох сургалт гэсэн 3 төвшөнд нийт 28 мэргэжлэр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжил олгох богино хугацааны сургалтанд боловсролын төвшин, нас аргалзахгүй сургах бөгөөд өмнөх ур чадвар, мэдлэгээ үнэлүүлж, богино хугацаанд мэргэжил эзэмших боломжтой байдгаараа давуу талтай юм. Хичээлийн 5 байранд сургалтын үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд дадлагын 32 газар, номын сан, 2 дотуур байр, хичээлийн 1 ба 2 дугаар байр нь тус бүрдээ урлаг болон спортын заалтай. Тус сургуулийн ёс зүйн болон мэргэжлийн өндөр ур чадвартай багшлах боловсон хүчин, хүний нөөцийн хангалт сайтай, багш нарын 58.3% нь бакалавр, 39.7% нь магистр, 2% нь доктор зэрэгтэйгээс гадна нийт багш нарын 53% нь үйлдвэрлэлд 5-аас 10 жил ажилласан туршлагатай бөгөөд Монгол улсын зөвлөх зэрэгтэй 4 багш, тэргүүлэх зэрэгтэй 20 гаруй багш ажилладаг юм. Суур боловсрол эзэмшсэн суралцагчид мэргэжлийн боловсролын 3 жилийн ангид элсэн суралцаж, бүрэн дунд боловсрол эзэмшихээс гадна өөрийн сонгосон мэргэжлээрээ үнэмлэхтэй төгсдөг. Цаашлаад өөрийн сургуульдаа мэргэжлээрээ дүүцүүлэн суралцах бүрэн боломжтой. Мэргэжлийн боловсролоор суралцах хугацаанд олимпиад, уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудаар дамжуулан өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой. Ерөнхий эрдмийн багш нар нь улс, бүс, орон нутгийн чанартай олон олимпиад, тэмцээн уралдаанд өөрөө болон суралцагчаа бэлтгэн оролцуулж, математик, монгол хэл, уран зохиолын багш нар улсын авраг, мэргэжлийн аврагаар удаа дараа шалгарсан амжилтуудыг тогтмол үзүүлсэн. Тус сургуулийн мэргэжлийн болон техникийн тэнхимийн оюутан суралцагчид нь дипломын боловсрол эзэмшихээс гадна ихтэй сургуулиудад шатлан суралцах бүрэн боломжтой. Тус сургуулийн голлох, шатлан суралцах мэргэжлүүдээр мал амьтны эмнэл зүй, нэгтлэн бодох бүртгэл, үйлдвэрлэлийн техникч мэргэжлийн ангийн суралцагчид хөдөө аж ахуйн сургууль, шинжлэх ухааны технологийн сургуулийн бакалаврын төвшөнд сүүлийн 20 жил шатлан суралцж байгаа туршлагыг бид өрнүүлэн ажилдаг. Оюутан суралцагчид мэргэжлийн чиглэлээр суралцахаас гадна аж ахуйн нэгжид тогтмол дадлагжиж, мэргэжлийн ур чадвараа баттахаас гадна төсөөд тухайн ажлын байрандаа үргэлжлүүлэн ажиллах бүрэн боломжтой юм. Сүүлийн жилүүдэд бид Монгол улсын авраг шалгаруулах Монгол ур чадвар тэмцээнд тогтмол оролцож, гагнуурчин, цахилгаанчин, тогооч, барилгын өрг өгсрэгч, CNC токрын төрлүүдэд дид болон тэргүүн байруудыг тогтмол эзэлсэн амжилтуудыг үзүүлээд байна. Монгол ур чадвар тэмцээний CNC токрын төрөлд тус сургуулийн үйлдвэрлэлийн техникийн ангийн суралцагч Очбаатар 2023 онд тэргүүн байр эзэлж, улмаар Герман улсад болсон дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцож байсан.
Энэ бол Дорнод Политехник коллежийн хичээлийн 2 дугаар байр юм. Энэ байранд 1964 онд барилгын мэргэжилтэд ажилчин бэлтгэх зорилгоор байгуулагдсан Монгол Улсын анхны барилгын техник мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хичээлж байгаад 2023 онд засгийн газрын 306 дугаар тогтоолоор Дорнод аймаг дахь Политехник коллежтэй нэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү 2 дугаар байранд одоо 10 мэргэжлийн 21 бүлгийн 310 суралцагч суралцж байна. Манай сургуулийн багш оюутнууд чөлөө цагаараа спортоор хичээлж, бие бэлтраа хөгжүүлж, эрүүл мэндэд анхаардаг билээ. Тус сургуулийн багш нар 2023 онд мэргэжлийн боловсролын салбартаа спортын 4 төрлийн тэмцээнд төрүүлж, улсын аварга цомын эзэн, 2024 онд зүүн болон говийн бүсийн спортын олон төрлийн тэмцээнд тэргүүн байр цомын эзэн. 2025 онд Дорнодын боловсрол багш нарын дунд жил бүр зохион байгуулдаг спортын олон төрлийн тэмцээнд анх удаа төрүүлж цомын эзэн багаар шалгарсан амжилттай билээ. Анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Хөгжил төрөх ур чадварыг олно. Энэ бол магадлан итгэмжлэгдсэн Дорнод Политехникийн коллеж.